судалгааны ажилтай танилцахаар цаг зав гаргаад хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэнд баярлалаа. За ингээд эхлээд өөрийгөө танилцуулъя. За миний нэр болохоор Хишиг. За Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн техникийн багш. За энэ хүн байна. За өнөөдөр би та бүхэндээ танилцуулах одоо судалгааны маань ажил юу вэ гэхээр бүгдөө мэдж байгаа хүүхдийн мөнгө хөтөлбөр гэж те Монголд хэрэгцээ хөтөлбөр, бэлэн мөнгөний хөтөлбөр байна. За энэ хөтөлбөрийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд одоо үзүүлэх нөлөө гэсэн сэдвтэй эмпирик судалгааны ажлыг та бүхэнд одоо танилцуулах гэж байгаа юм. За миний судалгааны ажил бол өнөөдрийн ихтгэл ерөнхийдөө 30-40 минутанд багтааж илтгэлээ одоо бэлдэрээ гэсэн учраас одоо сэдвээ танхаа зур арга байсангүй. Тэгээд та бүхэн хүсэх юм бол дараагийн одоо уулзалтаар хэдүүлээ дахиад өөр сэдвээр хүүхдийн мөнгөний одоо Монгол Улсын хүүхдийн мөнгө хөтөлбөрийн за өрхийн амжиргаанд хэрэглээнд хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг талаар бид бас дахин ярилцах боломжтой байгаа. За тэгээд цагтаа баригдаад урьдчилаарай. Тэгээд өнөөдөр хүүхдийн мөнгө хөтөлбөрийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд үзүүлэх нөлөөг гэсэн сэдвтэй эмпирик ажлыг та бүхэндээ танилцуулахаар бэлдэж ирсэн юм аа. За слайда монгол руу арай болгож амжсангүй. Гэхдээ слайд маань ерөнхийдөө хүснэгт график те гол шинжилгээний үр дүнгууд байгаа учраас нэг их тийм текст байхгүй учраас бас гайгүй байх гэж бодож байна. За өнөөдрийнхөө судалгааны ажлаа дараах бүтцтэйгээр та бүхэндээ танилцуулъя. За эхний удирдгал хэсэгт болохоор яагаад одоо энэ сэдвийг судлах болсон юм бэ те? Энэ сэдвийг судлах болсон шалтгаан, за тухайн сэдвийн хүрээнд одоо судалгааны эмпирик судалгааны ажлын маань одоо гол асуудал нь юундэ байсан бэ? За тэгээд энэ судалгааны хүрээнд одоо төвшүүлж байгаа тийм үндсэн таамаглалууд юу юм. За ямар тоо мэдээлэл ашигласан, ямар арга зүй ашигласан тийм. За ингээ гол үр дүн маань юу байсан бэ гэдэг талаар товч дурдна. За дараагийн хэсэгтээ болохоор Монгол улсад хэрэгжиж байгаа хүүхдийн мөнгө хөтөлбөрийн талаар ерөнхий ойлголтуудыг одоо товч өгнө. За 3 дугаар бүлэг дээрээ би онлын хэсэг болон одоо literature судлагдсан байдлыг нийлүүлээд оролцсон байгаа. Тэгэхээр өнөөдрийн миний танилцуулж байгаа ажил маань болохоор онлын ажил биш тийм эмпирик судалгааны ажил учраас за ерөнхийдөө энэ хоёрыг одоо нийлүүлээд товч ярих гэж шийдсэн байгаа. За гэхдээ одоо судалгаанд маань ашиглагдж байгаа эконометрикийн модельүүдтэй загвар маань өөр ямар онолд тулгуурлаж одоо гарч ирсэн. За тэгээд судалгааныхаа таамаглалыг бас юу юм эслэж тавьсан бэ гэдгийг ойлгохын тулд та бүхэндээ бас энэ хөдөлмөрийн нийлүүлэлттэй холбоотой онлын талаар бас товч дурдах юм. За ингээд бэлэн мөнгөний хөтөлбөр бол зөвхөн Монголд биш те. За дэлхийн маш олон улс орнуудад хэрэгжиж байдаг. За ингэхдээ бол ерөнхийдөө 3 үндсэн төрлөөр хэрэгждэг байгаа. За тэрийг ерөнхийд нь 3 үндсэн чиглэлээр базаж яриад за тэгээд эдгээр одоо хөтөлбөрүүд маань Монголд хэрэгжиж байгаа хүүхдийн мөнгө хөтөлбөрөөс юугаараа онцлог ялгаатай юм те. За тэгээд эмпирик судалгааны ажлууд маань бас юугаараа миний одоо хийж байгаа ажил маань эдгээр ажлуудаас одоо юугаараа шинэлэг те гэдгийг шинэлэг байна гэдэг товч дурдна. За тэгээд судалгааны ажлын хамгийн чухал хэсэг бол тоо мэдээлэл гэдэг. Та нар бүгдөө мэдж байгаа тийм. Тэгэхээр бид нар ямар мэдээлэл ашиглаж ямар дүн шинжилгээ хийвэ гэдгээс хамаарат бидний судалгааны үр дүн тоо мэдээлэл одоо мэдээлэлтэй бол шууд хамааралтай байдаг. Тэгэхээр би судалгааны ажилдаа хаанаас ямар мэдээлэл ашигласан юм бэ гэдэг талаараа бас дурдна. За тэгээд гол үр дүн болон дүгнэлтүүдийг харилцуулах юм ажил. За өнөөдрийнхөө одоо слайдыг байлгахаар одоо илүү ойлгомжтой байх энгийн байдлаар бэлтгэх хичээсэн байгаа. За судалгаа маань одоо судалгааны сэдвээ би яаж сонгосон бэ, хаанаас эхэлсэн бэ гэхээр бид нар бүгдөө мэдж байгаа Монгол улсын эдийн засаг бол уламжлалт хөдөө аж ахуйд суурилсан эдийн засаг тийм. За ингээд сүүлийн 20 жилийг авч үзэх юм бол хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгаас бид нар хаашаа шилжиж байгаа лээ. Уул уурхай салбарлаа тийм шилжиж байгаа. За энэ зураг дээр юуг харуулсан бэ гэхээр 1995-аас 2015 оны Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг одоо салбараар харуулсан байгаа. За салбараар харуулахдаа топ одоо тэргүүлэх 5 салбарыг нь ерөнхийдөө аваад үлдсэн салбарыг нь бусад гэдэг ангиллалаар оруулаад ерөнхийдөө харуулсан. За хамгийн ихний баган дээр 95 оны хувьд те мэдээлэл маань харагдаж байна. За 95 онд авч үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 32.5% нь бол хөдөө аж ахуйн салбараас. За 11.3% нь болохоор уул уурхайн салбараас.
тийм. За одоо хоёр том салбар бидний одоо судалгаа яриад байгаа тийм хоёр салбарыг авч үзье. За ингээд график маань хамгийн доотлол байгаа цайвар цэнхэр өнгөөр дүрсэлсэн нь бол хөдөө аж ахуйн салбарыг, за дээр байгаа улгар шар өнгөөр болохоор уулуурхай салбарыг ялгаж харуулсан байна. За ингээд 95-аас хойш 2015 оны байдлаар экономикаар харах юм бол яасан байна? Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц ерөнхийдөө өөрчлөгдсөн байна. Өөрчлөлт харагдаж байна тийм. За хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин ерөнхийдөө буурсан. За уулуурхай салбарын хувьд бол өссөн хандлага ажиглагдаж байна тийм. За тэгэхээр Монгол улс маань өөрөө уулуурхай одоо эрдэс баялаг аргантай ийм улс байна. За сүүлийн одоо 20-од жилийг авч үзэх юм бол 2000 оны ихээр Монгол улсын засгийн газар одоо уулуурхайн томоохон гэрээ хэлцээрүүдийг хийж эхэлсэн байна тийм. За томоохон уулуурхайн төслүүдийг одоо ашиг эхлүүлэх одоо гэрээ хэлцээрүүд хийж эхэлсэн. За үүнтэй уялдаатайгаар Монгол улсад бол уулуурхай салбараас орлого орж эхэлсэн. За улмаар 2000 оноос эхлээд Монгол улсын эдийн засгийн өсөлт бол одоо сэргэж эхэлсэн, эдийн засаг сэргэж эхэлсэн гэж ойлгож байна. За тэр 3-р зургаас харах юм бол 2000 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэдэн хувьтай байсан бэ? 1.1% байсан тийм. За энэ өсөлт маань 2004 он 2004 оныг авч үзэх юм бол 10.6% хүртэл одоо тогтвортой өссөн байна тийм. За энэ наадмын 2-р зураг дээр юу харуулсан бэ гэхээр тухайн энэ одоо уулуурхай салбарын өсөлттэй холбоотойгоор Монголд орж ирсэн одоо орлого юунд зарцуулсан юм бэ тийм. За ингээд 2000 оноос эхлээд орлого нэмэгдэжээ. За ингээд 2005 оны 1 сараас Монгол улсын засгийн газар яасан бэ гэхээр амжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой. За 3 болон түүнээс дээш одоо хүүхдтэй өрхүүдэд юу болгож эхэлсэн? Хүүхдийн мөнгөнд итгэмж олгож эхэлсэн тийм. За тэгээд энэ мөнгөнд итгэмжээ болохоор 2006 оны 7-р сараас эхлээд жил 6 сарын дараагаас эхлээд өргөжүүлсэн. Өмнө нь болохоор амжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой өрх юм. За тэгээд дээрээс нь бас хүүхдийн тоо бас харагдчихсан тийм. Амжиргааны хэдийгээр амжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой боловч нэг хүүхдэд өргөд бол энэ мөнгө олгохдохгүй байсан байна. За тэгвэл 2006 оны 7-р сараас эхлээд яасан бэ? Энэ мөнгө маань бүх хүүхдүүдийг хамарсан, одоо бүх нийтийг хамарсан хүүхдийн мөнгөнд итгэмж хэлбэрлүү шилжсэн. За ингээд цаашлаад 2010 оны 1-р сард хүүхдийн мөнгө хөтөлбөр зогсоод хүний өвчтөлийн мөнгө гэдэг тийм мөнгө хөтөлбөр бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. За энэ болохоор Монгол улсын бүх иргэдэд сар бүр бэлэн мөнгө одоо өгчээсэн тийм бүгдээрээ санаж байгаа та нар авч ирсэн мөртэй бүгдээрээ мэдчихэж байгаа. За ингээд цаашлаад 2012 оны 10-р сараас энэ хүний хөгжлийн мөнгө гэсэн хөтөлбөрийг зогсоогоод эргээгээд одоо хүүхдийн мөнгө хөтөлбөр болон за 12 оны 1-р сараас оюутнууд 70,000 оюутны 70,000 төгрөгийн тэтгэлэг хөтөлбөр эхэлсэн тийм. За 70,000 төгрөг авч ирсэн оюутнууд байна уу? За байна тийм. За та нар ямар зорилготой өгсөн? Тэгээд тэр мөнгийг зохион зорилгын дагуу хэрэгжилж ашиглаж чадсан уу? Юу гэж бодож байна? За бүгдээ дотроо бас бодож байгаарай тийм. За ингээд ийм хөтөлбөрөд хэрэгжиж эхэлсэн байна. За ингээд та нар ингээд зургийг харах графикаас харах юм бол ерөнхийдөө энэ бэлэн мөнгөний хөтөлбөрүүд дандаа сонгуультай холбоотой ч хэлтэй 2004 он, 2008 он, 12 он, 16 он гэдэг дандаа сонгуулийн өмнө бэлэн мөнгөний амралтууд их гардаг. За Монгол улсын эдийн засаг одоо уулуурхай салбарын хөгжилтэй уялдаад одоо өсөлт байсан уу гэхээр бид нар байсан тийм. За бид нар энэ 3-р зургийг дахиад харах юм бол за 2008-9 оны дэлхийн эдийн засгийн хямралыг тооцвол 2010 ерөнхийдөө эдийн засаг өсөлттэй болж ирсэн тийм. За ингээд 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3% хүрсэн. За энэ бүр дэлхийд бүр топ 1-р чагсаж байсан. Бүр ийм одоо өсрөнгөө эдийн засгийн өсөлттэй орноор одоо тийм одоо нэрлэгдэжсэн байна. За гэтэл бид нар одоо эдийн засаг маань өсөд байна одоо гэж байгаа боловч бид нар түрүү дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ Монгол улсын эдийн засгийн бүтцийг өмнөх одоо слайдаар харсан тийм. За ингээд харахад нөгөө солонгорсон эдийн засаг гэж яриад байдаг тийм. Монгол улсын одоо дотоодын нийт бүтээгдэхүүний яг бүтцийг харах юм бол цөөхөн эдийн салбараас хамааралтай. За 3-р 4-р зураг дээр юу харуулсан бэ гэхээр дэлхийн зах зээл дээр
одоо арилжаалагдж байгаа гол минералуудын тийм нөгөө эрдэс бүтээгдэхүүний үнийг харуулсан. За ингээд та 3 дугаар зураг 4 дугаар зургийг хооронд нь харьцуулаад харах юм бол ингээд трендийг харахаар ерөнхийдөө яасан. Дэлхийн зах зээл дээр энэ эрдэс бүтээгдэхүүний үн өсөж байгаа үед Монгол улсын эдийн засгийн өсөж байгаа хандлага ажиглагдаад. За ингээд огцон буурсан үед хараад огцон буурсан тийм. Тэгэхээр ерөөсөө яг энэ үнийн шокийг дагаад Монгол улсын эдийн засаг ингээд ийм мэдрэмжтэйгээр өөрчлөгдөж байгаа байна. Эдийн засгийн өсөлт. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр хит одоо нэг салбараас хамааралтай. За тэгээд тухайн одоо эдийн засаг өсөлттэй байгаад мөнгө орж ирж байгаа хэд тэрийг бид нар бас юунд зарцуулах вэ гэдэг чинь өөрөө их чухал те эдийн засгийн одоо талаас. За тэгвэл бид нар тэрийг юунд зарцуулсан бэ гэхээр яасан байх нь бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдүүдэд ард иргэдтэй тараасан байх нь. За миний судалгааны өнөөдрийн яг хийх ажил маань одоо таад ингээд бодлогын нөлөөлөл гэдэг сүүлийн үед аюул яригддаг болсон тийм. Одоо жишээлбэл одоо улс орны засгийн газраас одоо олон улсын байгууллагуудаас янз бүрийн төсөл хөтөлбөрүүд бодлогод ингээд хэрэгжүүлдэг. За тэрний нөлөөг одоо үнэлэх одоо юм үнэлгээний аргууд за тэгээд тэдгээртэй холбоотой судалгааны ажлууд сүүлийн үед нэлээд яригддаг болсон. За тэгэхээр өнөөдрийн маань судалгааны ажил юутай холбоотой вэ гэхээр бид нар энэ хүүхдийн мөнгө хөтөлбөрийн нөлөөг эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд одоо яаж нөлөөлсөн бэ гэдэг талаас нь. За мөн бид нар болохоор өрхийн амжиргаа, өрхийн хэрэглээнд яаж нөлөөлсөн. За дээрээс нь хүүхдийн мөнгө хөтөлбөр өгж байгаа бүх нийтийг хамарсан нөгөө хүний хүчний мөнгө өгж байгаа энэ шилжилтийн үед бас нийгмийн эдийн засагт ямар нөлөө гарсан тийм. За дээрээс нь оюутнуудын 70 мянган төгрөг. Үнэхээр одоо тэр одоо энэ хөтөлбөрүүд чинь бүгдөө л зорилгыг хэрэгжүүлэхийн тулд одоо тийм зорилгыг биелүүлэхийн тулд хэрэгжээд байгаа юм хөтөлбөрүүд. Тэгвэл энэ зорилготой хүрсэн юм уу юу? Гэт ингээд энэ 2 дугаар зураг дээр дүрсэлсэн энэ одоо шат дамжлага төр дээр бид нар яг үнэлгээнүүд хийж байна. За үнэлгээ хийхдээ бид нар яг хүүхдийн мөнгө хөтөлбөр болоод хүүхдүүдийн боловсролыг тийм эрүүл мэндийг сайжруулах, за ядуурлыг бууруулах, за тэгээд дээрэс нь одоо энэ уул уурхай арлыг дахин иргэдэд дахин хуваарлах гэсэн юм зорилготой ирж байна. За тэгвэл энэ зорилгоос гадна одоо нийгмийн эдийн засаг одоо давхар юм гаж нөлөө, дам нөлөө гэх юм тийм үзүүлээд байдаг. За тэгэхээр ерөөсөө одоо хөдөлмөрийн бус орлого жишээлбэл хөдөлмөрийн нийлүүлэлтэнд яаж нөлөөлдөг? Онцлогын хувьд та нар өөрсдөө ингээд төсөөлдөд ажил хийгээд мөнгө олдог. Гэтэл ажил хийгээгүй байсан ч гэсэн сар бүр ингээд та нарт тогтмол мөнгө орлого орж ирдэг. Тэгэхээр миний тэр орж ирж байгаа мөнгө орлого те ямар хэмжээтэй байгаас хамаарат миний одоо хөдөлмөрийн нийлүүлэлт буюу би ажил хийх үгүй гэдэгтээ бодож эхэлнэ үстэй те. За тэгэхээр би бол хувь хүн чинь бол одоо ханамжаа максимум байлгахыг хүсдэг. За тийм учраас энэ хөдөлмөрийн бус орлого бол тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн нийлүүлэлт сөрөг нөлөөтэй байдаг юм зүйл. За байдаг байна. За тэгээд энэ слайдн дээр юу хандлагыг зорьсон бэ гэхээр одоо Монгол улс 2006 он 5 оноос эхлээд одоо энэ бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн тийм. За тэгвэл 6-7 онд энэ хэсэгтэн дээр 6 онд болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1 орчим хувийг тэгээ энэ хүүхдийн мөнгө хөтөлбөрт зарцуулсан байна. За засгийн газрын хэрэглээний 2.6%. За ингээд 2007 онд болохоор бүгдөө мэдж байгаа энэ бүх нийтийг хамарсан хөтөлбөр болсноос гадна нөгөө сар бүр олгодог мөнгөнд итгэмж дээр улирал бүр дахиад 25 мянган төгрөг хүүхдүүдэд олгож эхэлсэн тийм. Тэгэхээр энэ нөгөө төсвийн хэмжээ маань асар их хэмжээгээр нэмэгдсэн. За ингээд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.9%, за засгийн газрын зардал 9.5% болж өссөн. За гэтэл бусад одоо ийм хүүхдийн мөнгөнд итгэмж одоо өрхүүдийг дэмждэг одоо ийм хүүхдийн мөнгөнд итгэмж хэрэгжүүлдэг улс орнуудын хувьд одоо авч үзэх юм бол 2007 онд жишээлбэл дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.9%-ийг зарцуулж ирсэн. Гэтэл манай 2007 онд 3.9%, 2 дахин байгааз. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа вэ? Бид нар асар их хэмжээний мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдтэй тараасан байна. За энийг харуулж байгаа. За тэгээд би түрүү хэлсэн. За яг энэ хүүхдийн мөнгө хөтөлбөрийн зорилго маань өөр одоо хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, за ядуурлыг бууруулахын зорилготой байсан боловч дагаад нийгэм эдийн засагт бас юм сөрөг нөлөөллүүд үзүүлдэг. Side effect-үүд гэж ярьдаг тийм. Бусад одоо салбартаа бас ингэ давхар нөлөөлж байдаг байна. За тэгээд өнөөдрийн маань ярих сэдв болохоор бид нэр эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтийг одоо гэсэн хэсгийг ярих гэдэг өнөөдөр хэлсэн байгаа. За тэгэхээр эмэгтэйчүүдийн ажлын хүчний оролцооны түвшнийг зураг 6-7 дээр харуулсан 2001-ээс 2014 оны байдлаар харуулсан.
За эхний зураг дээр болохоор эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнийг харуулсан байна. За тасархай шугамар болохоор эрэгтэйчүүдийн, за үргэлжилсэн шугамар болохоор эмэгтэйчүүдийн. За ингээ 2006 оноос өмнө 2005 онд хэрэгжиж эхэлсэн. Тэгээ 2005 оноос өмнө харах юм бол эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин хоорондоо ямар байсан бэ? Ойролцоо байсан байгааз ойролцоо. За дээрэс нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин ерөнхийдөө өсөж исэн юм хандлага ажиглагдчихэв тийм. За гэтэл одоо 2005 оноос эхлээд буурах одоо байдал энд одоо юу юм хэлбэлцлүүд гарч эхэлсэн. За ингээд цаашаа бүр 2000 хэд оноос хойш 8 оноос хойш ингээд бүр бууралт нь одоо нэмэгдээд за ингээд хоорондын гэп зөрүү ингээд бүр өссөн хандлага ажиглагдчихэв тийм. За тэгэхээр энэ бас л өөрөө бас нэг судалгааны сэдв. Өөрөөр хэлбэл яагаад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин ингээд ийм доктор одоо мэдгэдэггүйцээр ингээд буураад байгаа юм бэ тийм. Юутай холбоотой юм бэ? За албан ёсны статистик мэдээлэл судалгаануудын үр дүнгээр бол ийм байт юм байна гэх тоо байна биднэрт байгаа боловч яг одоо шалтгааныг тодорхойлоод гарсан судалгааны ажил одоохондоо байхгүй. За энэ 7 дугаар зурган дээр юуг харуулсан бэ гэхээр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнийг төрөлтийн нийлбэр коэффициенттэй хамт харуулсан байна. За ингээд 2004 онд жишээлбэл төрөлтийн нийлбэр коэффициент 2 за 2 промил за эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин ойролцоогоор 64% байсан бол 14 онд авч үзэх юм бол төрөлтийн нийлбэр коэффициент 3.1 болоод өссөн. За оролцооны түвшин болохоор яасан байна 56% буурсан хандлага ажиглагдчихэв тийм. За тэгэхээр энэ маань өөрөө бас их сонирхолтой байгаа үзэл. Тэгэхээр юутай холбоотой байж болох вэ гэвэл одоо эрэгтэйчүүдийн хувьд бол төдийлөн бууралтыг бид нэр ажиглахгүй шүү дээ тийм. Гэтэл эмэгтэйчүүдийн яагаад ингэ буураад байгаа юм бэ? За энэ гэп яагаад ингэ өсөд байгаа юм бэ гэдгийг одоо бас энэ хүүхдийн хөтөлбөртэй холбоод тайлбарлахыг одоо зорьсон байна. За тэгэхээр судалгааны зорилго маань өөрөө юу вэ гэхээр ерөөсөө Монгол улсад хэрэгжиж байгаа хүүхд бүх нийтийг хамарсан хүүхдийн мөнгө хөтөлбөрийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд одоо үзүүлж байгаа нөлөөг судалгааг одоо зорьсон байна. За ингээд энэ судалгааныхаа хүрээнд болохоор үндсэн 2 таамаглалт төвшүүлсэн байгаа. За нэгдүгээрт нь болохоор хүүхдийн мөнгө хөтөлбөр маань эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд одоо сөрөг нөлөөтэй хүүхдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд сөрөг нөлөөтэй гэсэн таамаглалт төвшүүлсэн. За хоёрт нь болохоор орлогоор нь авч үзэх юм бол одоо бага орлоготой эмэгтэйчүүд илүү өртөмтгий байсан гэж үзэж байгаа. Одоо өндөр орлоготой эмэгтэйчүүд харьцуулах. За яагаад гэхээр түрүү бид хэд ярьсан те олонний хувьд бол хөдөлмөрийн бус орлогч өөрөө яг тухайн хүний одоо төсвийг яг хэвээр нэмэгдүүлдэг те. За төсөв нэмэгдэж байгаа юм чинь тухайн хүн яг нэмэлт орлогоо юунд зарцуулах вэ? Илүү одоо хэвийн бүтээгдэхүүн худалдаж авах зарцуулдаг тийм. За тэгвэл ажлын тухайн хувь хүний хувьд ажлын цагийг бид нар одоо нийт цагийг ажлын цаг болон чөлөөт цаг гэдээ ангилчвал тийм. Чөлөөт цагийг бид нар одоо хэвийн бүтээгдэхүүн гэж үзвэл одоо хэвийн бүтээгдэхүүн илүү худалдаж авах хэрэгтэй гэсэн үг байна тийм. За тэгэхээр хэвийн бүтээгдэхүүн маань өсөж гинэ гэдэг маань өөрөлдөө чөлөөт цаг нэмэгдэж гинэ гэдэг маань ажлын цаг өөрөө буурна. За тэгээд тэр олгож байгаа мөнгөнд тэмцээний хэмжээнээс хамаарат бүр ажил хийхгүй байх тохиолдол бас байна тийм. За дээрэс нь яг бага орлоготой өрхийн эмэгтэйчүүдэд илүү энэ нөлөө илүү одоо байна гэж төсөөлсөн байх гэхээр за жишээлбэл хэдүүлээ нэг хийсэр жишээ 100 сая төгрөгийн орлоготой сая төгрөгийн орлоготой 2 өрх байсан. Хоёулаа ижилхэн 2 өрхтэй. Тэгээд сар бүр 2 өрхт нөө хүүхдийн мөнгөнд итгэж авдаг. За ингээд сар бүрийн 3,000 улирлын 25,000 ингээд дундчтаад үзэх юм бол сартаа нэг хүүхднийг 10,000 орчим төгрөг авдаг гэж төсөөлнө тийм. Тэгвэл 2 хүүхдтэй өрхөө сард хэдэн мянган төгрөг авах вэ? 20,000 төгрөг авах вэ? За тэгвэл 100,000 төгрөгийн орлоготой одоо орлого багтаа өрхийн хувьд тэр 20,000 гэдэг бол тэр өрхийн орлогын хэдэн хувийг эзэлж байна? 20% эзэлж байна шүү дээ. Гэтэл 1 сая төгрөгийн орлоготой өрхийн хувьд болохоор хэдэн хувийг эзэлж байна? 2% эзэлж байгаа жишээ тийм. Тэгэхээр ерөөсөө энэ таамаглал маань ерөөсөө л энэ дээр үнэлж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр орлого багтаа өрхөд илүү байх юм аа гэдэг. За тэгэхээр нөлөөг бол сөрөг нөлөө үзүүлгээд бид нар таамаглал тавьсан. Дээрэс нь энэ сөрөг нөлөө бол орлогын хувьд авч үзэх юм бол орлого багтаа өрхөд илүү байна гэж үзсэн байна. За тоо хэдэ судалгаанд ямар мэдээлэл ашигласан бэ гэхээр үндэсний статистикийн хорооноос явуулдаг одоо хамгийн томоохон хэмжээний төр судалгаа өдөрөө үзэж байгаа тийм. За өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа 2007-2008 оны өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа. За өрхийн орлого зарлахын судалгаа, ажиргааны түвшний судалгааны
судалгааны судалгаа 2002-оос 2003 оны судалгааны тоо мэдээллийг ашигласан байна. За тэгэхээр судалгааны энэ эмпирик судалгаагаа хийж байгаа гол арга зүй маань болохоор difference in difference approach гэдэг DD болон 3D явах гэдэг яриад байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо тухайн эмэгтэй, тухайн одоо өргөтэй, хүүхэдтэй эмэгтэй хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжихээс өмнөх болон хүүхдийн мөнгө хэрэгжсэний дараа буюу одоо нөгөө хүүхдийн мөнгөнд итгэж авснаас хойш одоо энэ хоёр үеийг харьцуулаад энэ зөрүүнээс бид нар яг одоо тэр бодлогын нөлөөллийг гаргаж ирнэ гэсэн юм санаа байна тийм. За тийм учраас бид нарт ямар хоёр үе хэрэгтэй гэсэн үг. Тухайн хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжихээс өмнөх хугацаа, дараах хугацаа. За тэгэхээр бид нарт олдож байгаа мэдээллийн хувьд бол 2002-оос 2003 оны мэдээлэл бол тухайн үед бол хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжээгүй тийм бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжээгүй байсан үе. За 7-аас 8 он буюу хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжижсэн. За энэ хоёр хугацаанд толгойлно. За яагаад энэс хойш үеийн динамикийг аваагүй вэ гэхээр 2010 оноос бид нөгөө бүгдөө мэдж байгаа хүний хүчний мөнгө хөтөлбөр өөр хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. За дээрэс нь 2009 оноос дэлхийн эдийн засгийн хямрал одоо Монгол мэдрэгдэж эхэлсэн, шоктож ингэж ярьдаг. За тийм учраас энэ одоо судалгааныхаа хүрээнд мэдээллийг бол энэ хүрээнд хязгаарласан байгаа. За ингээд бид нар энэ DD гэдэг одоо энэ модель аргыг одоо хэрэглэх нь. За ингэхдээ бид нар шорон бус одоо binary regression загварыг ашигласан. За энэ загварыг ашиглахдаа бид нар propensity score matching гэдэг PSM болон CEM аргуудтай хослуулж хэрэглэсэн байна. За энэ аргуудыг хослуулж хэрэглэсэн маань ерөөсөө эмпирик судалгааны маань нэг гол одоо бусад судалгаанаас ялгагдах давуу тал байна. За яагаад энэ одоо matching аргуудтай хослуулж хэрэглээд байгаа вэ гэхээр судалгааны статистикийн хорооноос одоо авсан мэдээлэл одоо төр судалгааны маань өгөгдөл маань өөрөө панел мэдээ биш байна тийм панел мэдээ биш. Өөрөөр хэлбэл 2000 онд нэг А гэдэг үрхийн мэдээлэл 2007-8 онд биднэрт олдох үгүй тодорхойгүй тийм. Тэгэхээр энэ нөгөө төврийн нэгжүүд хоорондоо матч их бод ялгаатай гэсэн үг байна тийм. Тийм учраас бид нар яг cross sectional poolet хэлбэрийн мэдээ ашиглаж байгаа бөгөөд за ингээд энийг хуурмаг одоо панел хэлбэр рүү шилжүүлэхэд бол энэ матч аргуудыг ерөнхийдөө хэрэгжилж байгаа. За би бүр яг энэ онлайн одоо загваруудын талаас гэхээсээ илүүгээр гол одоо нөгөө экономитрик ямар модель ашигласан. Тэгээд яг энэ загвараас бид нар яг ямар коэффициент дээр илүү одоо анхаарал тавиад энэ маань өөрөө юуг хамлах юм бэ? Тэгээд гол үр дүн маань өөрөө ямар байсан бэ гэдэг тал дээр илүү ярих гэж бодож байна. За тэгээд Монгол улсад хэрэгжиж байгаа энэ хүүхдийн мөнгө хөтөлбөр бусад улс орнд хэрэгжиж байгаа хөтөлбөрөөс юугаар ялгаатай вэ гэхээр нэгдүгээр том ялгаа нь болохоор Монгол улс өөрөө өндөр хүчлэлтэй өндөр орлоготой орн мөн үү гэхээр биш тийм орны том. За 2003, 2007, 8 онд бол бүр орог байсан. Одоо бол middle income руу орсон байгаа тийм. За бусад улс орнуудын хувьд бол ерөнхийдөө буруу хүчлэлтэй одоо тийм бага орлоготой орнуудын хувьд бол хүүхдийн мөнгөнд итгэмж одоо хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэхдээ дандаа энэ зорилтод одоо бага орлоготой өрхийн хүүхдүүдэд тэр тухайн одоо бага орлоготой өрхийг дэмжих зорилготойгоор энэ зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. За бүх нийтийг хамарсан хөтөлбөр жишээлбэл Канадад, Англид Америкт, Солонгост, Японд гэдэг хэрэгжиж байгаа өндөр хүчтэй одоо орлого өндөртэй орнууд байна. Гэхдээ энэ улс орнуудын хувьд болохоор бас яг Монгол шиг ийм байдлаар хэрэгждэггүй. Монгол бол үнэхээр энэ гайхамшиг тохиолдол байхгүй. За тэгэхээр яаж хэрэгждэг вэ гэхээр олгож байгаа мөнгөнийх нь хэмжээ ялгаатай. Одоо жишээлбэл хэдийгээр бүх нийт бүх одоо хүүхдүүдэд олгож байгаа хэрнээ тухайн өрхийн орлого дээр суурилж одоо тэр мөнгөнийх нь хэмжээ тодорхойлогддог тийм. Өрхийн орлого бага байна уу эсвэл өрхийн орлого өндөр байна уу гэдгээс хамаарат олгож байгаа мөнгөнд итгэмжийн хэмжээ ялгаатай. Тэгэхээр өөрөө бүх нийтийг хамарсан мөнгөнд итгэмж боловч өөрөө бас ядуу өрхийг одоо ядуу өрхөд зай одоо чиглэсэн юм хөтөлбөрүүд байдаг байх нь. За тэгээд дээрэс нь яг одоо бүх нийтээр одоо энэ зөвхөн бэлэн мөнгөөгөө зогсохгүй бусад байдлаар одоо бусад одоо түрүүний ярьсан side effect-үүдийг одоо багасгахын тулд татварын системээр өгдөг ч юм уу тийм. Тэгээд айгүй боловсронгүй аргаар хэрэглэдэг юм байна л та. Гэтэл Монгол улсын хувьд гэхээр ерөөсөө тухайн өрх одоо ядуу одоо бага орлоготой тийм амжиргааны баталгаажтай одогшноос доогоор орлоготой байна уу эсвэл одоо дундаж өндөр орлоготой өрх байна уу? За хүүхдийн тоо хэд вэ гэдгээс үл хамааран. За дээрэс нь бусад улс орн дээр бүр хүүхдийн нас хүртэл
Тэ насны онцлогоос хамаарат хүртэл олгож байгаа мөнгөнд итгэмж хэмжээ өөр сургуулийн өмнөх настай насны хүүхэд бол тэ за сургуулийн насных бол зарим тохиолдолд 21 нас хүртэл олгодог байх жишээтэй тэ за оюутнууд бол одоо хэмжээ бас ялгаатай байдаг. Гэтэл Монголд болохоор ерөөсөө бүхэнд нь ижлэхэн хэмжээгээр ялгаж байгаа тэ за энүүгээрээ болохоор ерөөсөө ийм одоо онцлог за тэгэхээр энэ эмпирик судалгааны ажлын маань үр дүн өөрөө болохоор бас нэг юм альтернатив хувилбар болно гэсэн үг байна тэ за судалгааны одоо яг энэ хөтөлбөрийн маань үндсэн хамгийн анхны зорилго нь өөрөө юу байсан бэ гэхээр ядуурлыг бууруулна. За тэгээд хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг одоо сайжруулах зорилготой. За дээрэс нь одоо уул уурхай салбараас орж ирж байгаа орлогыг одоо Монгол улсын өрхөдөд одоо дахин хуваарлах одоо ийм зорилготой юм одоо хөтөлбөр байсан. За тэгээд үүнийхээ цаана бас нөгөө баялагын хараал гэж ярьдаг те тэрнээс одоо бас зайлсхийх. За тэгээд бас ингээд түрүү бид нар ярьсан нэг юм ингээд анзаараад хад дандаа улс төрийн одоо нөгөө сонгуулийн те нөгөө жилтэй холбоотойгоор дандаа энэ хөтөлбөрүүд одоо анх зарлагдчихсэн, өргөжчихсэн, шинэ хөтөлбөр гарч ирж ирсэн те. За энийг бас анхаарах хэрэгтэй. За хүүхдийн мөнгө хөтөлбөрийг ингээд түрүү хэлсэн 2005 оны 1 сар, 6 сар, 2006 оны 7 сар, за 7 ингээд шат бүрээр ингээд эхлээд одоо зорилтод орлого багтаа өргөдөж чиглэсэн хөтөлбөр байсан бол дараа нь бүх нийтийг хамарсан хөтөлбөр болсон. За тэгээд дараа нь яхаа гэхээр нөгөө мөнгөнд итгэмжийн хэмжээ нэмэгдсэн тийм сар бүр олгодог мөнгөнд итгэмжийн хэмжээ улиралд 28 төгрөг байхаар улиралд одоо нэмэгдсэн. За ингээд дараа нь хүний хүчлийн мөнгө гэдэг одоо бүх нийтийг хамарсан итгэмж хэлбэрлэл шилжсэн. За ингээд буцаад одоо 20 мянгаар хүүхдийн мөнгө хөтөлбөр одоо хэрэгжсэн ийм одоо. За ингээд ерөнхийдөө нийт жилд авч үзэх юм бол тий за 2007 оны хувьд авч үзэх юм бол нэг хүүхэд 136 мянган төгрөг итгэмж авч байгаа. Тэгэхээр Монгол улсын дундаж хүүхдийн тоо хэд байсан бэлээ түрүү бид нар харсан ш төрөлтийн хэлбэр коэффициент дээр тий 2 гараад тавьцтай 2007 8 онд 2.5 тач байна тий. Тэгэхээр 2 хүүхэдтэй гэдэг чинь энэ чинь өөрөө 3 хүүхэдтэй бол 3 дахин үржигдэн гэсэн үг шүү дээ юм хэмжээ тий. За ингээд 2007 онд болохоор одоо амжиргааны баталгаажих доод түвшний 20 гаруй хувь 20.4% эзэлжсэн байна. Тэгэхээр энэ бол тиймч бас их бага хэмжээний мөнгө итгэмж байгаа байна тийм. За ингээд тухайн одоо хугацаанд одоо яг ядуурл буурсан юм уу? Одоо эдийн засгийн өсөлттэй байгаа тийм. Ядуурл буурсан юм уу? Тэгш бус байдал буурсан юм уу? За ингээд хүүхдүүдийн боловсрол одоо ямар нэг эрүүл мэндэд ямар нэг өөрчлөлт гарсан юм уу гэдээ сонирхоод үзэхээр за өнгөөр ялгцсан 2003-2008 он бид нар яг судалгааныхаа мэдээллийн хүрээнд авч үзвэл 2003-8 оныг харах юм бол за ядуурлын түвшин 36.1-ээс 35.2 пунктик 9 пунктээр ерөнхийдөө буурсан гэж байна тийм маш бага. За гэхдээ хот хөдөөгөр авч үзэх юм бол яасан бэ? Энэ бууралт одоо хот хөдөөд ижлэхэн хадгалагдаж чадсан үгүй байх тийм хотод ядуурлын түвшин буураад хөдөөд эсрэгээр яасан бэ? Өссөн байна. За ингээд орлогын тэгш бус хуваарлалт нэмэгдсэн гэдгийг бас бид нар харж болж байна. Сүүлийн 4-р өснөөс 32.9-ээс Gini индекс болохоор 35.8 өссөн. Тэгэхээр эдийн засгийн өсөлт орлого нэмэгдээд л байгаа хэрэг яагаад ядуурлалт болох байгаа тийм яагаад орлогын тэгш бус хуваарлалт нэмэгдээд байгаа юм гэдэг чинь өөрөө бид нар ингээд энэ орж ирж байгаа орлогоо бас буруу ашиглаж зарцуулж байгаа гэдэг бас итгэл байна. Нэг тохиол. За бас боловсрол одоо сургуульд хамрагчдын түвшин тийм нэмэгдсэн юм уу үгүй юу гэдээ аваад үзэхэд за 5 оноос бид нар байгаа мэдээлэл аль биесны статистик мэдээлэл 5 оноос хойш болсон байгаа. За ингээд 5 оныг 8 онтой харьцуулах юм бол бас нэмэгдээг байх юм. Ингээ хүүхдүүдэд мөнгө олгоод байна шүү дээ боловсролыг хэмжиж, эрүүл мэндийг хэмжиж тийм. За гэтэл сургуульд хамрагчдын түвшин яг нөгөө зорилтод хөтөлбөр хэрэгжижсэн үед бол өсөжсэн байна тийм. Та нар харж байгаа бол ногоогоор ялгцсан байгаа. За гэтэл нөгөө бүх нийтийг хамарсан хөтөлбөр хэрэгжиж байгаа үед бол энэ өсөлт ажиглахдаггүй байна. Буцаад буурсан юм ажиглагдаад байна тийм. За ингээд бас нөгөө акцент хамрагдалт за ингээд хөлс тэжээлийн дутагдал гэдэг за ерөөс нь одоо мянган үйлчлэлийн зорилтын зарим үзүүлэлтүүд бол сайжирсан үр дүн бол харагдсан. За тэгвэл бас боловсрол дээр за орлогын хувьд бол жишээлбэл бид нар төдийлөн одоо тийм сайн үр дүн олж харж гарахгүй юм тийм. За тэгэхээр хүүхдийн одоо өмнөд итгэмж буюу одоо хөдөлмөрийн бус орлого маань өөрөө
эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд яаж нөлөө үзүүлэх вэ гэдгийг би хэсгэмээр харуулсан байгаа зураг. За тэр нөгөө хэрэглээ гэдэг өрхийн амжиргаа хэрэглээнд нөлөөлөх хэсгийг өнөөдөртөө ярихгүй учраас тэр хэсгийг харчих. За тэгэхээр мэдээж өрхийн орлогыг бол нэмэгдүүлнэ тий. Цар болгонд олгож байгаа момент гэж маань өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. За орлого нэмэгдэж байгаа учраас түрүүн тайлбарснаар хөдөлмөрийн нийлүүлэлтийг бууруулах гэдгээр түрүүн ярьсан. За нөгөө талаасаа болохоор хүүхдэд олгож байгаа мөнгөнд тэмцэж өөрөө төрөлтийг дэмжих юм тий. Тэгээ төрөл дэмжнэ гэдэг чинь өөрөө бас цаагаараа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтийг нийлүүлэлтэнд сөрөг нөлөө үзүүлж болох юм а гэсэн таамаглал гэсэн. За энийг болохоор онлын үед болохоор яг ярьсан зүйлээ зургаар харуулсан байна. За бид нөгөө орлого нэмэгдэхээр нөгөө төсөв маань нэмэгдэн. За ингээд түрүү ярьсантай нөгөө ажлын цаг болон чөлөөт цаг гэдэг бид нар хоёр ангилаад үзэх юм бол хөдөлмөрийн бус орлого чи өөрөө яг илүү орлого нэмэгдснээр хүн илүү хэвийн бүтээгдэхүүн худалдаж авах хандлагатай байдаг. За тэгээд чөлөөт цагийг хэвийн бүтээгдэхүүн гэж үзэх юм бол энэ орлогын өсөлт чи өөрөө чөлөөт цагийг нэмэгдүүлнэ. Чөлөөт цаг өсөж байгаа юм чинь цаана энэ чи өөрөө юу гэсэн бэлээ? Ажлын цаг буурах ийм нөлөөтэй байгаа гэдэг бол энэ зургаар харуулж байгаа. За ингээд энэ хүүхдийн мөнгө хөтөлбөр ямар үндсэн ямар чиглэлүүдээр хэрэгждэг. Тэгээд ямар эмпирик ажлууд хийгдсэн байдаг. Гол үр дүн нь ямар байдаг вэ гэдгийг багцлаад харуулсан байгаа. За яг нэг бүрчлэг илүү детальны ярихыг бодсонгүй зүгээр яг ерөнхийд тайлбарлаад явъя. За хүүхдийн мөнгө хөтөлбөр хүүхдтэй эмэгтэйчүүдийн хүүхдтэй өргүүдийг дэмжих хөтөлбөр болохоор хүүхд харах зардлыг бууруулах эсвэл засгийн газраас татаас өгөх. За эсвэл зүгээр тухайн өргөд яг Монголд хэрэгжүүлж байгаа шиг бэлэн мөнгө өгөх. За ийм хэлбэрээр ингээд аль нар хэрэгждэг байна. За эхний хоёр тохиолдол нь болохоор эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтэнд эргэн нөлөө үзүүлдэг байна тийм. Өөрөөр хэлбэл хүүхд харах зардал буурах юм бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлт өсдөг байна. За ямар нэгэн байдлаар засгийн газраас тодорхой татаас хүүхд харах зардлыг олгодог ч юм уу тийм. Татаас өгж байгаа тохиолдол бас хөдөлмөрийн нийлүүлэлтэнд бол эргэн нөлөө үзүүлдэг байна. За дараагийн ажлууд болохоор яг эндээс би юуг түүцэн байгаа юм гэхээр яг Монгол шиг бүх нийтийг хамарсан тийм хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжүүлдэг улс орнуудад төгөөд авсан байгаа. За ингээд аваад үзэхэд бол зарим улсын хувьд бол энэ эргэн нөлөө үзүүлж байгаа юм үр дүн бас байна. Зарим улсын хувьд бол хөдөлмөрийн нийлүүлэлт, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтийг бууруулдаг юм үр дүн гарсан. За жишээлбэл тэр Америкийн хувьд те эргэн нөлөө ажиглагдсан. За энэ яасан бэ гэхээр хөтөлбөр нь Монголоос ялгаатай нь юу вэ гэхээр хэмжээ бол нэгдүгээр ялгаатайгаа түрүү тайлбарласан те бүгдэнд нь ижил хэмжээний тэтгэмж олгохгүй байна. За дээрэс нь татварын системтэйгээ бас бичсэн байдаг. Хэрвээ хүүхдтэй ээж ажил хийж явах юм бол тухайн ээжийн ажил хийж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт гэж эдлэх боломжтой байх байдлаар зохицуулдаг ч юм уу тийм нөлөөлөлийг бууруулах ийм аргуудыг бас хөслөж хэрэглэдэг байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн Монголын жишээ бол их онцлог тохиолдол тийм тэгээд Монгол улс бол үнээр тийм өндөр хүчтэй орлого өдөртөө орд биш гэвнэ бүх нийтийг хамарсан бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм ганц байна. Тэгэхээр энэ судалгааны үр дүн бол үнээр сонирхол татгалж бас нэг нийтийн үр дүн гаргаж найдаж байгаа. За дээрэс нь эдгээр судалгааны ажлууд дээр хэрэглэгдээгүй ямар арга хэрэгсэн бэ гэхээр түрүүний хэлсэн нөгөө матчинг метод гэдэг юм давхар хэрэгсэн байна. За үүгээрээ бас ялгаатай байна. За мэдээллийн хувьд болохоор хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнөх үеийн мэдээлэлээр бид нар өрхийн орлого зарлагын судалгаа, за амжиргааны түвшний төр судалгааг ашигласан байгаа. За тэгэхээр өрхийн орлого зарлагын судалгаа 1966 оноос эхлээд тогтмол явагддаг юм судалгаа. За амжиргааны түвшний төр судалгаа болохоор 95, 98 гээд 2002, 3 оноод ингээд тодорхой инфляцтайгаар хийгдчихсэн юм судалгаа. За ингээд 2003 оноос хойш бол тогтмол хийгддэг болсон. За ингэхдээ бол энэ хоёр судалгаа маань нийлээд өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа гэдэг нэрээр хийгддэг болсон гэсэн үг байна тийм. За тэгвэл одоо энэ амжиргааны түвшний төр судалгааг болохоор 2002 оны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны төврийн 3-1 дээр одоо
нэгээс төвөрлөж авсан гэсэн үг байна. Тэгэхээр 22,232 хамрагдсан бол энэ 11,232 өрхийн 3.1 буюу 3,308 өрхөөс одоо амжиргааны түвшний төр судалгааг авсан гэсэн үг байна. Тэгэхээр бид нарт болохоор хүүхдийн бөмбөг хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх одоо мэдээллийн хувьд бол за 3,308 өрхийн мэдээлэл тий. За дараа болохоор 2007-аас 8 он буюу хүүхдийн бөмбөг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд болохоор 11,232 өрхийн мэдээлэл олдож байгаа гэсэн үг байна. За ингээд судалгааныхаа хүрээд бид нар яасан бэ гэхээр 20-аас 54 насны эмэгтэйчүүдээр хязгаарласан байгаа. За мэдээж бид нар хөдөлмөрийн нийлүүлэлт ярьж байгаа учраас тэтгэврийн насны хүмүүсээр одоо хүмүүсийг одоо төвөртэй хамруулна гэдэг маань судалгааны зорилготой байс үсгэх нь. За тийм учраас за дээрээс нь одоо аюул хааны хувьд эсвэл одоо бие бэлгийн хувьд те нөгөө хүчтэй бэрхшээлтэй за одоо тийм хүмүүсээ бас төврээс хассан байна. За ингээд 12,851 эмэгтэй судалгаанд хамрагдсан. Судалгааны маань одоо хамрагдсан гэсэн үг байна. За бидний хэрэгж байгаа арга маань болохоор одоо difference in difference approach гэдэг байна тийм. За тэгэхээр энэ аргын хувьд болохоор бид нар түрүү ярьсан тухайн хөтөлбөр хэрэгжихээс өмнөх болон дараах гэсэн хоёр хугацаа төвлөрт хэрэгтэй. За дээрэс нь харьцуулж болохоос хоёр групп хэрэгтэй, хоёр бүлэг хэрэгтэй. За тэгэхээр хоёр группээ юу гэж нэрлэдэг вэ гэхээр treatment болон control group гэж нэрлэдэг. За treatment group-ээрээ ямар бүлгийг хийсэн бэ гэхээр хүүхдтэй эмэгтэйчүүд. За хүүхдтэй гэдэг тодорхойлолтод болохоор 0-аас 18 насны хүүхдтэй эмэгтэйчүүдийг харж байгаа шүү. 0-аас 18 насны хүүхдтэй эмэгтэйчүүд бол treatment group, за control group нь болохоор хүүхдгүй эмэгтэйчүүд. За хүүхдгүй гэдэг нь болохоор 0-аас 18 насны хүүхэд байхгүй эмэгтэйчүүд гэсэн үг юм тийм. Жишээлбэл нэг хүүхдтэй хүүхэд нь 20 настай бол энэ аль групп руу гарна гэсэн үг. Контрол руу гарна гэсэн үг юм тийм. За ингээд хөдөлмөрийн нийлүүлэлт гэж ярьж байгаа учраас бид нар нэгдүгээр болохоор ажлын хүчний оролцооны түвшин, за дээрэс нь ажлын цаг дээр бид нар одоо модель гаргасан байгаа. За эхний ажлын хүчний оролцооны түвшин дээр болохоор одоо шугам бус цагаар binary модель, за дараагийнх дээр болохоор шугамаар ирсэн цагаар дүгнэлгээ хийсэн. За ингээд ерөнхий регрессийн загварыг танилцуулах юм бол за ийм хэлбэртэйгээр эхний одоо ажлын хүчний оролцооны түвшин хувьд